За тэгэхээр одоо бүгдээрээ Google Plus гэж юу вэ? За Google-ийн тухай ярилцгаая. За Google бол дэлхийн хамгийн том хайлтын системийн нэг гэж байгаа. Тэгэхээр Google бол ганцхан юунаас гадна тийм ээ. Google Plus-аас гадна YouTube-ыг бас өөрөө эзэмшдэг байж байгаа. Тийм учраас бүгдээрээ Google Plus, YouTube хоёрыг бас хамтдан яриад явсан дээрх. За Google-тэй байхын тулд та өөрийн гэсэн Gmail хаягийг бас нээдэг байгаа. Энэ Gmail хаягаар та өөрийн Google Plus болон YouTube-ыг бол аль алийг нь нээчих боломжтой байгаамаа. Google.com гэж ороод тийм ээ. Gmail гэж юм тийм ээ. За энэ хэсэг рүү ороод шинээр аккаунт бай тийм ээ. Create account гэдэг ингэж бас одоо өөрийнхөө Google аккаунтыг үүсгдэг байгаа. Хэрвээ танд аль хэдийн өөрийн гэсэн Google аккаунт байгаа бол sign in хэсгээр дараад орно гэсэн. За тэгэхээр одоо энэ дээр бүгдээрээ бичээд оръё. За ингээд фото хийгээд ороход бол таны мэйл хаяг руу орох байгаа. За ингээд мэйл хаягаараа орсны дараагаар бол таны одоо Gmail-ыг бол мэдээж мэйлээр ашиглахад бол маш олон хэрэгслүүд байдаг гэж байгаа. За Google-ыг яагаад ашиглах хэрэгтэй юм бэ? Үнэхээр би ашиглах шаардлагатай юм уу, үгүй юм уу гэвэл Google-ыг бол үнэхээр ашиглах шаардлагатай. Энэ бол маш том одоо платформ байж байгаа. Facebook-ээс ч том юм платформ байж байгаа. Тийм учраас бүгдээрээ зайлшгүй Gmail хаягтай болох хэрэгтэй. За энэ баруун энэ одоо дөрөвчийн хэсэгт харахад бол Google-ээс гаргадаг бүх төрлийн одоо хэрэгслүүд байж байгаа. За энэ хэрэгслүүд бүгдээрээ маш их өргөн хэрэглэгддэг. Мөн таны бизнес болон ажилд бол байнгын хэрэгтэй байдаг ийм хэрэгслүүд байж байгаа. За Google Plus гэдэг маань энд байж байна. За Google Plus-ыг бол одоо Google Map буюу газрын зурган дээр, хайлтын систем дээр, мөн өн сошиал хаяг дээр үүсгэхэд бол маш их хэрэгтэй байдаг. Таныг одоо хүн нөгөө худалдан авах сэтэл төрөөд нөгөө хайлтын систем дээр гарч ирнэ гэдэг бол маш чухал зүйл байдаг юм байнамаа. Тэгэхээр та бүхний зүгээр нэг жишээ харуулхад бол за одоо энэ Google дээр бүгдээрээ одоо хүрээtöв миний одоос оруулсан юу байж байгаа. Хүрээtöв ресторан ингээ хайгаад үзье. За ингээ хайгаад үзэнгүүт бол шууд энэ чи Google Plus гарч ирж байна, Facebook гарч ирж байна тийм ээ. За тэрэн дээр бол одоо бүгд энэ чи харъя. Хүрээtöв Mongolian Restaurant гэдэг энэ чи шууд энэ дээр гараад ирчих жишээ тийм ээ. Энэ дээр бол шууд нөгөө map буюу Google Map дээр хаана байрлаж байгааг гараад ирж байна. За энэ Google Plus дээр ингэж гарч ирэхин тулд бүр Google-ээс өөрөөс нь захиа явуулдаг юм байлээ. Үнэхээр та яг энэ байршил дээр байдаггүй үгүй юу гэдэг батлахын тулд бол одоо яг энэ хаяг руу нь захиа явуулдаг юм байлээ. Ингээд энэ захиан дээр нууц кодыг та интернетд оруулснаар бол та өөрийгөө одоо энэ Google Map буюу газрын зурагт оруулж өгөх боломжтой юм байлээ. За энэ direction буюу одоо чиглэлийг заагаад өгнө гэсэн. За таны бизнес хаана байдаг гэдэг нь байршил байдаг бол Google Plus маш чухал байж байгаа. За бүгдээрээ одоо магадгүй төмөр замаас ч юм уу тийм. Төмөр замаас ч юм уу. За аэропортоос ч юм уу тийм ээ. Монголын аэропорт. За манай Монголын аэропорт чинь Чингис хаан аэропорт, International Airport-оос гадны хүн одоо ирээд Хүрээtöв рүү явах замаа мэдхгүй байлаа гэж бод тийм ээ. Тэгэхэд одоо автобусаар яаж явах вэ? Машинаар яаж явах вэ? Явганаар яаж явах вэ гэд бүхэн сонголтууд нь асгаад явал ийм цаг байна тийм машинаар явал ийм цаг байна гэд бүх сонголтууд нь чинь гараад ирж чадчихжээ. Чин 5 минут явна тийм ээ. Ингээд хүнд бол илүү одоо олоход маш хэлбэр юуг нь бас хэмжээ болгож өгдөг байж байна. За энэ юун дээр нэг дарахад бол Хүрээtöв рестораны тухай бүх мэдээлэл нээж ин ажилтдаг хугацаа, цаг, тийм ээ, хаана байршилдаг, мөн зургнууд ингээд бүх зургнууд нь байж байгаа жишээ. За одоо энэ дээр ингээд бүх зургнууд нь орсон байх жишээ тийм ээ. За ингэснээр бол одоо маш олон хүнд одоо хэрэгцээг нь илрүүлжихэд тусалж байна гэсэн ийм зүйл байж байгаа. Тэгэхээр аялал жуулчлал одоо юу гэдэг чинь таны бизнес одоо хайлтын систем дээр суурилсан бол та заавалчгүй энэ одоо Google Plus-ыг ашиглах шаардлагатай болох нэ. За одоо бүгдээрээ энэ дээр үзье. Хэрхэн одоо энэ Google Plus руугаа Plus-а нэх гэдэг GPC дээр байгаа шүү дээ тийм ээ.
За ингээд ороход бол та шууд энэ чинь Google Plus нэг учраас одоо Google Plus дээр дарахад шууд бүх юм гараад ирнэ гэсэн тийм ээ. GBC юу, компани юу, эмэгтэй юу, эрэгтэй юу тийм ээ. Төрсөн он сар та бүгдээ шууд энэ чинь ингээд бичиж явчих. За энэ чинь эсвэл нэг custom хийчих болно. За энэ чинь төрсөн өдөр гэж юм тийм ээ. За энэ төрсөн өдрөө оруулсан байна. За одоо оргин тойрныхаа хүмүүсээ нэмье гэж юм тийм ээ. Энд дээр бол та мэдэж болох хүмүүсээ нэмчих боломжтой. Мэдэж байгаа хүмүүсээ. За та одоо дагахыг хүсэж байгаа ямар газраас мэдээлэл авахыг хүсэж байна гэсэн тийм ээ. Тэр газруудаа дагна гэсэн. Ингээд дагаад хэрвээ илүү хүн нэмэх юм бол нэмж болно. Үгүй гэвэл одоо болчихвол гэсэн тийм ээ. За одоо энд бол та өөрийнх нь зураг оруулсан. За бүгдээрээ түрүү оруулсан шигэ. GBC-ийн зураг оруулъя. За энд бол одоо бүгдээрээ зураг оруулъя. За саний хот бурууг сонгочлоо шүү. Бүгдээрээ шууд зураг апплод. Энэ болохоор шууд таны камераар нь авдаг. Одоо энийг болохоор шинээр зураг оруулах гэж тийм ээ. Бүгдээрээ зураг шууд оруулах учраас хэрэг тань зураг байхгүй шууд камерыг ч асаагаад зураг авчих боломжтой. За ингээд зураг оруулчихна. За энийг бол та хэмжээгээ тохируулах гэсэн тийм ээ. Хэмжээгээ тохируулаад за ингээд зураг оруулчихнаа. За бүгдээрээ зурган дээрээс төлөвчөд ярилцсан байж байгаа яг ямар байх хэвээр. За энэ чинь хаана ажилладаг байр гэдэг чинь тийм ээ. За энэ чинь нэр нь юу вэ гэдэг чинь. За энийг бол бүгднийг нь бол та гоё сайн бүглэх хэрэгтэй. Сайн бүглэхүүл хүмүүс та олон мэдээлэл зөв боломжтой юм шүү. За бусдад яаж харагдах вэ гэдэг одоо энэ зургуудаас гараад ирж байна. За ингээд бүгдээрээ зураг оруулчлаа. Ямар ч тач. За ингээд бол та ерөнхийдөө бас одоо постуудаа бичих боломжтой гэсэн. За Google Plus дээр байгаа бусад одоо зүйлсээс танилцуулчих тийм ээ. За энэ ч бол таныг дөнгөж эхлэхэд бол яг юу юуг ашиглах ёстой гэдэг бүхнийг заагаад өгчнө. За энэ дээр бол одоо зааварчилгаа авах уу гэж асууж байна тийм ээ. Зааварчилгаа авах уу гэж. За зааварчилгаа авахаар бол энэ дээр бүгдэн дээр одоо дараад бас үзэх боломжтой байх нэ. За бүгдээрээ одоо за ерөнхийдөө Google Plus хувь хүн дээр гэхээсээ илүү ерөнхийдөө Монголын нөхцөлд бол Google Plus-ыг бас тэгж ашигладаг байж байгаа. Харин одоо бизнесийн хувьд бол Google Plus-ыг та заавалжгүй ашигласан бол маш үр дүнтэй зүйл байдаг шүү. За нэгэн удаа бүгдээрээ Gmail хаягтай болсон юм чинь шууд YouTube хаягаа нээчих болно гэсэн үг. YouTube хаяг руу оронгууд энэ чинь одоо автоматас та нэгэнд нээсэн болохоор автомат энэ чинь ингэж гараад ирчих гэсэн үг тийм ээ. Энэ хаягаар ч орсон байгаа гэсэн. Та YouTube руу дахиж тусдаа орох шаардлага гэсэн үг тийм ээ. За энэ дээр та өөрийнхөө сувг руу орно. Өөрөөсөө. За ингээд өөрөө сувг руу ороход таны энэ зураг морог нь орж амжаагүй нөгөө юуны тухай бай гэдэг мэддэхгүй. Таны одоо энэ чинь ерөөсөө юу нь болох гэж байгаа гэдэг мэддэхгүй шүү дээ. Тийм учраас бүгдээрээ яг нөгөө Facebook-ийнхаа хуудасаа янзсан шиг одоо Facebook одоо энэ YouTube-аас заавч янзлах хэрэгтэй. За YouTube-д үнэхээр том сайт, үнэхээр хүчтэй мөн одоо бүхий л видеогоор бол бүхий л зүйлийг тайлбарлах боломжтой ийм сайт байж байгаа. Тэгэхээр YouTube бол таны байнгын хэрэглээ болсон тийм учраас YouTube бол маш янзлах шаардлагатай юм шүү. Тэгэхээр ийм 3 сонголт байгаа. Таны өөрт байгаа зураг сонгож болно. Галерей буюу одоо энэ цаанаасаа өгөгдсөн одоо ийм зургуудаас сонгож болно. Та бүгдээр энэ цаанаас өгөгдсөн зургийг ингээд сонгож байна. Мөн бас өөрсдөө шинээр бас зураг оруулах боломжтой байдаг байгаа. За энэ channel одоо сувгийн description буюу одоо тухай гэж юм тийм ээ. Тухай дээр бас бүгдээрээ маш сайн
боломжтой зүйлээс бичлэх хэрэгтэй. Бизнесийн зөвлөгөө цог гэдэг ч юм тийм ээ. За нэр ингээ хадгалчихна. Тухайга бичнэ. Энд чинь таны нэр байж гин. Видео менежер гэдэг хэсэг байж байгаа. За энэ видео менежер гэдэг хэсэгт бол та өөрийнхөө оруулсан видеонууд тийм ээ, ямар видеонд оруулсан байна. Плейлист буюу одоо видеогоо ангилдаг байгаа. Видеогоо энэ хэсэгт ангилна. Видеогоо оруулна. За видеогоо оруулахад бол ерөөсөө амынхан аплод буюу энэ хэсгээр дараад видеогоо оруулдаг байж байгаа. За ерөнхийдөө YouTube-ийн одоо гол хэсэг бол энэ хэсэг байж тийм ээ, видео менежер дашборд, livestream буюу шууд дамжуулалт, community буюу нөгөө Google Plus гэж байгаа тийм ээ. За ингээд analytics буюу хэдэн хүнд хүрсэн байна. Шинээр яаж үүсэх вэ гэдэг ийм сонголтууд байдаг гэж байна. За бүгдээрээ жишээ олгоод аюума бандагч багшийнхаа бас YouTube-ийг бүгдээрээ орж харцгаая. За энэчнээс харахад бол за аюума бандагч багшийн маань YouTube болон байж. За YouTube дээр ороход бол энэ нөгөө таны тухай хэсэг байж тийм ээ, тухай хэсэг видео олсон гэж байж. Одоо нөгөө олон харагдах нөгөө description хэсэг маань бол эндээс ингээ харагдаж байна. За playlist буюу одоо төрөлжүүлсэн байна өөрийнхөө юу гэх юм. Ингээд бол бүх юм бол харагдаж байгаа юм боломжтой байгаамаа. За ерөнхийдөө ингээд та эхний хэлж нь бол өөрийнхөө YouTube хуудасаа үүсгээд за ингээд анхны видеогоо оруулах боломжтой байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань одоо хийсэн видеогоо одоо промо видеогоо хамгийн эхлээд YouTube хуудаснаас аплод гэж оруулах шаардлагатай юм шүү. За аплод гэж оруулахад бол хэдэн бас юм байдаг байгаа. За тэгэхээр энэ public гэдэг нь бол бүхэнд харагддаг. Unlisted бол зөвхөн одоо list link явуулсан хүмүүс харагддаг. Private гэдэг нь бол зөвхөн танд харагдана гэсэн ийм бас гурван сонголт байдаг. За энэ хэсэг дээрээ дараа та одоо өөрийнхөө бичлэгийг оруулах гэсэн үг тийм ээ. За бичлэгийг оруулна. За slideshow оруулах боломжтой. За энэ бүгд бас аюугаа видеогоо оруулах. Одоо энэ чи видео бас бэлэн видео байхгүй учраас бүгд энэ зургаар ингээд оруулъя. Тэгээ ерөнхийдөө шууд видеогоо сонгохоор та шууд видеогоо сонгоод оруулах боломжтой гэсэн. За одоо next. За энэ slideshow дээр бол ерөнхийдөө шууд нөгөө зураг нь авч ирээд энэ чи дуун явдаг анимато гэж бид нэр хийсэн шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн бас шууд зургаар ингээд видео хийх боломжтой. Энэ юу шууд гарч ирж байна. За ерөнхийдөө видео оруулахад шууд энэ хуудас гарч ирж байгаа. Саяны түрүүчийн энэ гарахгүйгээр за процессинг гэдэг ингээд шууд орчин. За энэ хэсэг дээр бол та заавал яг нэрээ юуны тухай гэдэг яг нэрээ заавал орох хэрэгтэй. Энэ маань бол хайлттай системтэй дээгүүр гарч ирэх төсөлтэй. За энэ хэсэг дээр ч гэсэн яг нөгөө одоо яг юуны тухай видео гэдэг нь заавалгүй оруулах хэрэгтэй шүү. Энэ ч одоо бизнесийн зөвлөгөө гэж тийм ээ. За энэ дээр бол танд өгөх бизнесийн 10 үнэ гэж юм уу тийм. Ийм одоо нэрнүүдээ заавал өгөхтэй. Яг л бидний гаргадаг алдаа гэвэл одоо энэ одоо нөгөө хадгалагдсан нэрээрээ бийждэг одоо элемент 10 дахь 20 дахь гэдэг ч юм уу тийм тоогоороо ч юм ингээд бийждэг. Тэгэхээр энэ маань бол хайлттай системд бол гарч ирэх маш чухал үзүүлэлт учраас таныг яг бүрэн одоо үнэн зөвөр ингээд гуглаад гаргаж ирэх нь маш чухал юм шүү. За tags гэдэг хэсгээр бол юуны тухай ингээд бол нөгөө нэг түлхүүр өгөөд олон ч оруулж өгнө. За tag-ыг бол мэдээж англиар бичих боломжтой. Монголоор ч бичих боломжтой. Ингээд ер нь бол зөндөө олон ийм tag-уудыг оруулаад гаргаж ирэх боломжтой юм аа. За ингээд publish гэдэг дарахад бол таны видео шууд гараад ирнэ гэсэн. За энэ дээр бол та бүхэндээ хийлгээд бол та шууд видеогоо YouTube дээр оруулаад Facebook руу шууд share хийж болно. Twitter, Google Plus гэх тийм ээ. Нөгөө олон social платформуудаа бүгд рүү одоо share хийх боломжтой. За мөн YouTube байдаг маш чухал зүйл нь юу вэ? Embed code гэж байдаг. За энэ нь бол цаана одоо сайтанд ордог тусгай embed code-ыг оруулцдаг гэсэн үг. За энийг бол та копиж аваад тийм ээ. Чи ингээд
копиж аваад өөрийнхөө сайт руу эсвэл бусад хүмүүс өөрсдийнхөө сайт руу шууд оруулах ийм боломжтой байдаг. За мөн мэйлэр ч гэсэн явуулах ийм боломж үүж байна гэсэн. За тэгэхээр ингээд ерөнхийдөө та одоо байнгын YouTube одоо бүх одоо видеогоо YouTube руу оруулаад байх боломжтой ийм боломжтой болно гэсэн үг юм. За ингээд бүгдээрээ дараагийн платформ үзье.